Сайн байцгаана уу? Багш нь өнөөдөр 5 дугаар ангийн хүн байгаль хичээлийг хүргэж байна. Сэдв: амьд бие амьдралын орчин. Хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдээ дэвтэр, харандаа, балруулан гаргаад хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хүүхдүүдээ хүн төрлөختөн бид нэгэн төрлийн амьд биш шүү дээ. Хүмүүс бидэнд болон бусдад амьд бисэд амьдрахад зайлшгүй шаардлагатай ямар хүчин зүйлүүд байдаг вэ? Дэвтэртээ нэрлэж бичээрэй хүүхдүүдээ. Амьд бие ба амьгүй бие хоорондоо юугаар ялгаатай байдаг вэ? Амьд бие бүхэн хооллдог, амьсгалдаг, үрждэг, өсдөг, ялгаруулдаг, хөдөлдөг, сэрж мэтэрдэг эдгээр үндсэн 7 шинжийг агуулдаг байх нь. Надад болон миний хайртай гүйлгэнд амьдрахад зайлшгүй шаардлагатай амин чухал зүйлсийг холбон зураарай. Ус уух, тоглоом тоглох, нарны элчин дулаацах, газар шороон дээр хишгэх, ном унших, хоол идэх, сандал дээр суух, агаараар амьсгалах, орон байртай болох эдгээрээс хамгийн чухал зүйл нь юу вэ хүүхдүүдээ? Холбоо зураарай. Холбоо зурсан хүүхдүүдээ. Амьд бисийн ерөнхий шинж юу болохыг хэрэгцүүлэн бодоод дараах өгүүлбэрийн утгад тохирох үгсийг зөв сонгон бичээрэй. Сонгох үг нь том болох, хөдлөх, амьсгалах, хооллох, үржих, ялгаруулах. Цэгийн оронд эдгээр үгсөөс сонгож бичихнэ хүүхдүүдээ. Бүхий л амьд бис агаараар амьсгалж, усаар ундaalж шин бодисоор хооллох, өсөж том болох, үр удман үлдээх, олон болж үржих, эдэс тэжээлийн олж идэх ба бие хамгаалахын тулд хөдлөх, бид хэрэггүй зүйлийг ялгаруулах зэрэг шинжүүдтэй байдаг. Амьд бие бүр өөрийн онцлог тохирсон амьдрах орчинтой байдаг байна. Ургамал ба амьтанд амьдрах болон өсөн хүчит хэрэгтэй зүйлсийг N-ийн диаграм байгуулаарай. Эдгээр үгсийг N-ийн диаграмд байгуулах нь нарны гэрэл, агаар, ус, хоол, хөрөс, хорогдох газар, орон зай. Дан ганц амьтанд байдаг зүйлийг амьтны, дан ганц ургамалд байдаг зүйлийг ургамалд, амьтан ургамал хоёрт хоёуланд нь байдаг зүйлсийг болоод голын давхцанд байрлуулсан шүү хүүхдүүдээ. Амьд бие бүхэн амьдрах орчиндөө зохицолцсон байдаг. Учир нь тэд амьдрах орчноос хоол, тэжээл, амьсгалах, агаар зэрэг амьдралын үйл ажиллагаа тэгтэх зүйлийг авч байдаг. Янз бүрийн орчин нөхцөлд ургадаг ургамал хоорондоо ялгаатай байх уу?
Ургамал ургахад хэрэгтэй зүйлс ямар эрх нэрээр дамжуулан амьдрах орчноосоо хүлээн авдаг вэ? Хэрэгцүүлэн бодоод голдон зураарай. За ургамлын бүтцэн те наавч иш үндэс. За агаар наны гэрэл эрдэс бодис ус чиг. За үндэс ургамлын үндэс юуг авдаг вүлээ? Албад орчин нөхдөө. За тэгвэл дараагийн тасал. Ургамлын эрхтэн ямар газар нутагт оршин байгаагаас нь шалтгаалan өөр байж болох уу? За ургамлын эрхтэнд болоод ирэх наавш, иш, үндэс зэрэг орж байгаа. За эдгээр хоорон болоод ирэхээр өөр байж болох уу гэж асууж байна. За өөр байж болох бол яагаад? Өөр байж болох бол яагаад гэсэн асуултанд хариулаад тайлбарлан бичнэ. Дараах ургамлууд говь цөл, хээр тал, ой тайг зэрэг байгалийн бүтэд ургадаг болохыг нэрлээд тайлбарлан бичээрэй. За энэ ямар ургамал вэ нөхдөө? За энэ гурван маань ямар ургамал вэ? Хаана ургадаг? Говьд ургадаг болов, хээрд ургадаг болов, хангай бүтэд ургадаг болов? За таана байна. Хээр талд ургадаг юм байна. За дараагийнх нь болоод ирэхээр хайлаар хаана ургадаг вэ? Тасгалаа хийгэр хөвгтдээ. Амьд бие бүхэн амьдрах орчиндөө зохицсон байдаг. Халуун орны амьтад хүйтэн сэрүүн оронд амьдарч чадах болов уу? Болохгүй гэвэл яагаад вэ гэсэн асуултыг өөртөө тавин дараах тасгалыг ажиллаарай. Дараах амьтдын нэрийг бичээд амьдралын орчинтой зөв холбоно. За амьдралын орчин болоод ирэх говь цөл, ой тайг, хойд мөсөн далай, халуун орон, голын ус, талай, тэнгис. За эдгээр амьтдын шинжийг хүснэлтийг нөхөж нөхдөдөө. За тэмээний давхаа өргөн том байдаг. Юун тохиолдсон байт юм бэ? За энэ нь болоод ирэхээр элсэнд болоод ирэхээр шигдэхгүй байхад зохицсон байдаг. За зан авирын хувьд болоод ирэхээр тэмээ маань дөлгөөхөн, тайван амтан. За тэмээ хоёр бүхтэй байдаг нь болоод ирэхээр их хэмжээний усыг яах нь нөөцлөхөд агуулгацсан байдаг. Нөөцлөдөг бол биеийн бүтцийн цохилдог нь болоод ирэхээр тэмээ маань 2 сар ч гэсэн ус уухгүй явж чаддаг. За тэгвэл тухайн усыг болоод ирэхээр яах нь их хэмжээний усыг болоод бүхэндээ нөөцлөх нь болоод ирэхээр энэ болоод ирэхээр усныхаа хэрэгцээг болоод ирэхээр хангаж чаддаг байх нэ. Амьтан бүрийн идэж хичээл өөр байдаг.
зарим нь ургамлаар хоолж байгаа. Зарим нь өөрийн орчинд амьдардаг ямар нэгэн амьтнаар хоолдог шүү дээ. Амьтдыг идэж хоолоор нь хэрхэн ангилах вэ? За тэгвэл хүмүүс бид ямар идэж юм болов? Хариулаад бичээрэй. Манай орон нутагт амьдардаг бидний сайн мэдэх эдгээр амьтад идэж тэжээлээ хэрхэн олж иддгийг санаарай. Амьтдыг ямар эцэстэн болохыг тодорхойлоод тэмдгээр тэмдэглэнэ хүүхдүүдээ. За жишээ нь чон өвс идэх юм болов, мах идэх юм болов, элдэв идэх юм болов. За элдэв идэх болоод ирэхээр өвс идэн, мах идэн бас хорхоо шавжаар олно. За цэгийн оронд хөвгийг хөрөөхтүүдээ. Нэг орчинд амьдардаг амьд бис хоорондоо идэж тэжээлээрээ холбоотой байдаг. Үүнийг цэг гэж нэрлэнэ. Идэж тэжээлийн хэлхээ бүр ногоон ургамлаар эхэлдэг. Цэгийн оронд ямар үг ажиллах вэ? Өгөгдсөн амьд бисийг идэж тэжээлийн холбоогоор нь зөв байрлуулсан эсхийг ажиглаарай. Хэрэг буруу гэж үзвэл тэжээлийн хэлхийг зөв дараалалд оруулж бичээрэй. Ногоон ургамал, мэлхий, тогруу, эрвэхээ, авгалдай, хидгэн үргэд. За нөхөх үгнүүд ахын тийм. За энэ идэж тэжээлийн хэлхийний зураг харагдаж байна. За тэгвэл ногоон ургамлыг мэлхий идэнэ. Мэлхий идэнэ гэвэл доош нь бичнэ тий. За мэлхийг тогруу идэнэ. За тогрууг болоод ирэхээр эрвэхээний авгалтай идэнэ. Эрвэхээний авгалдайг хидгэн идэнэ. Хидгэнийг бүргэд идэнэ. За энэ хэлхээ зөв үү? За хэрвээ буруу бол засаад бичнэ шүү хүүхдүүдээ. Энэ дэлхий дээр амьдран байгаа бүх амьд бисүүд хоорондоо харилцсан шүтэлцээтэй оршин байдаг. Хэрэв аль нэг амьд бие устдаж үгүй бол бусад амьд бисэд хэрхэн нөлөөлж болох вэ? За хүмүүс бидний буруугаас байгалийн тэнцвэрт адил хэрхэн алдагдаж байгаа таа. Хүмүүсийн хийдэг буруу үйл ажиллагаанаас болж ургамал амьтанд нөлөөлж болох нөлөөллөөс 4 жишээ бичээрэй. За энэ эхний зураг болоод ирэхээр модыг их хэмжээгээр огтолж байгаа. Мод их хэмжээгээр огтсноос байгальд ямар хор хөнөөл учрах вэ? За жишээ нь болоод ирэхээр модыг болоод ирэхээр дэлхийн болоод ирэхээр уушиг гэж нэрлэдэг. За мод нь болоод ирэхээр CO2-ыг болоод ирэхээр шингээж хүчил төрөгчийг ялгаруулдаг. За модыг их хэмжээгээр огтолсноор ой модонд амьдардаг хөөрхөн туулай, хэрэм зэрэг ойн амьтад болоод хаана амьдрах вэ? За дараагийн зураг болоод ирэхээр голд болоод ирэхээр бохир ус орж байгаа усны бохирдлыг ирэхээр харуулсан байна. Ус бохирдсноор далай тэнгист амьдардаг болоод ирэхээр ан амьтад устдаж үгүй болох аюултай. За дараачих нь болоод ирэхээр байгаль дэлхий дээр их хэмжээний хог хаягдлыг агуулна. Хог их хэмжээгээр хаягдсанаас болоод ирэхээр юу үүсэж болох вэ? За зураг тус бүр дээр болоод ирэхээр миний өгдөө 4 жишээ бичээрэй хүүхдүүдээ. Манай орон нутагт хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ховордож байгаа урмал амьтан байгаа юм. За эдгээр амьд биеийг хамгаалахын тулд бид юу хийвэл зохих вэ? Аав, ээж, ах эгчтэйгээ хамтран ярилцаад бичээрэй. Байгаль дэлхийтэйгээ зөв зөвхөстэй харьцаж байгаль дэлхийг хайрлах хүүхдүүдээ.
Даалгавраа хийж ирээд багштаа шалгуулаарай. Хэрвээ мэдгүй зүйл гарвал аав ээжээсээ, ах эгчээсээ асуугаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон та нартаа баярлалаа.